Уруулангийнх нь хөөрөлдөн. Өөртөө нэг дөрвөн үйл хэргийг нэг айлтлаад амх дараанд нь оруулан хөөрөгдөж байгаа. Тэр хөөрөгдөж байгаа үйл хэргийн өөртөө хөөрөлдөн бол сонирхох тухай хөөрөлдөө дүүрсэн бэ. Өдгөө уруулан дурлах тухай буюу дурлалынх нь хэв хэсгийн тухай хөөрөлдөө. Миний өрсүүд энэ дурлах үйл хэргийг харих нь нунгааж байна. Сонирхох үйл хэрэгээс яавал дурлах үйл хэрэг рүүгээ хүрэн очих болоо. Сонирхох үйл хэрэг, дурлах үйл хэрэг хоёрын ялгаа юунд байх вэ? За буурлаа. Сонирхох үйл хэрэг, дурлах үйл хэргийн ялгаа нь гэвэл миний тунгааж байгаагаар сонирхох болохоор тухайн одоо ноён хүн байлаа гэхэд хатан хүмүүн одоо ингээд сонирхоод, шинжээд, ажаад тэгээд тунгаагаад байгаа бол дурлах үйл хэрэг нь болохоор үйлдэл хийгээд хоёр талаасаа үйлдэл хийгээд одоо нөгөө би нэгээ илүү одоо нөгөө нэг ямар нэгэн үйлдэл дээр тулгуурлаад одоо би нэг илүү их таньж мэдэж, илүү их татагдаж сонирхлоос арай илүүтэйгээр би нэгээ таньж байгаа тийм үйл хэрэг юм болоо гэж тунгааж байна буурлаа. За өрн нь болохоор өмнөх дугаар дээр сонирхох гэдгийг болохоор олон төрлийн сонирхол байж болно гэж бид рүү ярьсан. Одоо эмэгтэй хүнийг хараад сонирхож болно. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хараад сонирхолж болно. Найзалж нөхөрлөгтэй хүртэл бид нэр сонирхол үүссний үндсэн дээр сонирхоно одоо тий гэж одоо тэр нь далтаа яагаад сонирхож байгаа шалтгаан нь болохоор одоо сүнсэглийн хувьд бид нэр өмнөх олон төрөлдөө ч юм уу ямар нэгэн холбоо хамааралтай учраас тодорхой нэг зорилгын дагуу бид нар бие бинийгээ таньж сонирхож байгаа. Харин дурлах гэдэг болохоор энэ бол одоо жишээ нь өрн адилхан эмэгтэй хүмүүсийг хараад сонирхож одоо нэг л танил дотн санагдчихсэн бол тэр эмэгтэй хүнтэй дурлах үйл явц бол болохгүй. Тэгэхээр дурлах хүн бол одоо илүү сонирхол дундаа нарийсаад ирэх хүмүүнтэйгээ сонирхол илүү татагдаж бусад хүмүүсээс илүү дур үүсэж байгаа, надад дур үүсэж байгаа тэр процессыг үйл явцыг дурлах гэж нэрлэж байгаа болов уу гэж өрн тунгааж байна. Хоёр үрийн айлдаж байгаа үгсүүдийн үйл хэргүүд төгчл байна. Тэгтэн энд нэг учиг байна. Сонирхох, дурлах хоёрын хооронд ялгаа бол хүмүүний хүсэмжлэх үйл хэргийн цараараа ялгагдах буюу өрс ямар үйл хэргийг мэдрэхүүгээр тэр үйл хэрэгэнд эсвэл тэр эдэнд эсвэл тэр хүмүүн дурлаж байгаагийн тухай хөөрөгддөг. Тэгэхээр энэ дурлаж байгаа үйл хэрэг хэмээдэг бол өрийн айлдаж байгаа дур язгууртай үйл хэрэг мөн. Хүмүүн ямарваа нэгэн эдэнд дурлан автах, дурлан шунах, дур хөдлөх үйл хэрэгүүд бий болдог. Энэ дурын үйл хэрэг хэмээдэг бол хүмүүн тэр эдэдл эсвэл тэр оршихуй, тэр хүмүүн, тэр үйлдэлийнхэн төлөө суутай айлдаж байгаагаар тэр үйлдэлийг өрнөх нь зөв. Тэгтэн тэр нь ямар ч үйл хэрэгээр илрэх боломжтой үйл хэрэгүүд байж байдаг. За энэ нь юу айлдаж байгаа вэ хэмээвэл хүмүүн өрс цаад ямарваа нэгэн эдэдлэлд дурлан шунаж байв. Энэ ямар сайхан эд хэрэглэл вэ? Би үүнийг нэг ингэн өөрийн болгочих юмсан. Энэ яасан сайхан эд зүүсгэл вэ? Би үүнтэй л болчих юмсан хэмээн өрсүүдүүд тунгаах тохиолдлууд байдаг шүү дээ. Энэ бол тэр хүмүүний хүсэмжит байдлын үйл хэрэг нь
илүү ариун болж байгаагийн хэл буюу тэр өнөөх сонирхох үйл хэрэгээс дурлах үйл хэрэг рүү хөрвж байгаа юм. Бид энэ чавага дөрвөн тагшин үйл хэргийг шинж дөрвөн тагш дөрвөлэн байж байхад эгэл тагшуудууд хамгийн дөрвөнд ажиглагдана. Тагшууд юм байна да хэмээн тунган. Тэгн сайтэр шинжин сонирхоод ямар үчигтэй ямар идүүдээр урлагдсан юм болоо хэмээгээд ингэн шинжилэхэд энэ дөрвөн тагшин аль нэг нь эсвэл бүгдээр нь эсвэл хоёр нь эсвэл аль нь ч биш байж болно. Тэдгээр тэ хүмүүс дурлахгүй үйл хэрэг ялгарн гарan ирэх буюу сонирхон шинжиж байгаа үйл хэрэг гүн болж өрсийн мэдрэхүүдэд хөрөн очиж байгаа үйл хэргийг дурлах хэмээгээд байгаа. Тэгэхээр хүмүүндээ дурлах үйл хэргийг өрнөн бий болгохдоо өр дарчус аав найлсан шүү дээ. Хүмүүн таван мэдрэхүүхэн үйл хэргээр дурлан хайрлах үйл хэргүүдийг бий болгож болдгоо хэмээгээд. Тэгэхээр энд байгаа дөрвөн тагшиг мэлмигээр шинжин сонирхоод аль нэг нь тун сайхан хийж үзэмжтэй, тун сайхан зүстэй, эсвэл тун сайхан эдлэл хэрэглээтэйгээр шинжигдэх юм бол ийм л нэг тагштай болоод хэмээн хүмүүн тунгах. Эсвэл тэр тагшинд ингээ ойрмөгхөн мэлмийн харц буух байх юм. Ямарваа нэг сэтгэл татагдалж эхлэх үйл хэргийг дурлах хэмээгээд байгаа юм. Эдэнд тэгвэл хүмүүндээ дурлах үйл хэрэг нь юу вэ хэмээвэл хүмүүндээ тэр ямарваа нэг мэдэрхэн үйл хэрэгээрээ буюу үнэрлэх, амтлах, сонирдох, мэлмэдэх, махан биеийн хөрөлцгөн үйл хэрэгээрээ татагдж байгаа үйл хэргийг хөөрдөг. Дурлах үйл хэргийн цаад учиг ухаан бол зүгээр ч нэг үйл хэргэнд хүмүүс дурлж хаад байдаггүй. Өрдөр хөөрөж үйсэн сонирхох үйл хэргийн үе хэлж бол хүмүүн үрсийн сүнсэглүүд нь сэрээд нэгэнтэйг холбоотой юм байна хэмээдгээ танин мэдсэн. Тэгвэл энэ хүмүүндээ дурлах үйл хэрэг хэмээдэг бол энэ хүмүүний таван мэдрэхүй үйл хэргүүдээр хүмүүс арга ертөнц, бэлэг ертөнцөөс мэдээллүүдийг татан авч байдаг. Тэгэхээр тэр татан авж байгаа буюу хүлэн авж байгаа энэ таван мэдрэхүүн мэдрэмжийн үйл хэргүүдэд аль нэг нь тэр сайхан санагдах буюу дурын булаасан байгаа учраас түүнд хүмүүс дурлдаг. Тэгэхээр энэ сүнсгэл ертөнцид дурлах үйл хэрэг нь юуг бий болгодог вэ? Юуг айлдаад байгаа вэ хэмэв. Тэдгээр хоёр хүмүүний хоорондын сүнсгэлүүд нэгэндээ тэр таван мэдрэхүйн холбоосуудаар таван мэдрэхүйн аль нэгээр нь хамгийн идэвхтэй байгаа тэр холбоосоор нь энэ хүмүүн өөр чамтай ямарваа нэгэн сүнсглийн гүн холбоостой шүү хэмээдгээ илэрхийлж байгаа. Мөн эсвэл тэр ямарваа нэгэн үрсийн хооронд байгаа эрчмийн мэдээллүүдийг аль нэгэн мэдрэхүүгээр хүмүүн хүлээн авахаараа түүнд дурлдаг. Энэ нь хүмүүн хооронд ч ба эд хүмүүн хоёрын хооронд ч ба эсвэл хүмүүн амьтан хоёрын хооронд ч ба үйл хэргүүдүүд бий болдог. Дурлах үйл хэрэг дотроо хэд хэдэн ялгаатай үйл хэргүүдээр бий болж болно. Хамгийн тэргүүний дурлал бол өрс таадтай хөөрөж байгаа хайрлан дурлахын дурлал. Энэ бол хүмүүн хоорондын хайр сэтгэлийн үйл хэргээр бий болдог дурлалын үйл хэрэг. Хүмүүн хоорондоо нэгийг урд төрөлдөн хайрлах андгаа эсвэл хүмүүн хоорондын тэрл сүнсглийн холбоос эсвэл нэгийг мэдэрж байгаа мэдрэмж нь дээд хэмэндээ хөрөн эхлэх үе хэлүүдэд буюу эгэл байгаа дурын намун байдаг. Эгэл байгаа дур бол намун хэмжээтэй байж үүдэг. Тэр намун хэмжээнээс хэтийдэн эрхээр хүмүүс түүнийг дурлаж, хайрлаж, сонирхон шохоорхох үйлсүүд нь илүү гүн болон эхэлж байж үүдэг. Тэгэхээр өнөөх энэ
Хүмүүн хоорондын энэ дурлах үйл хэрэг бий болж байгааг нь цаад өчиг улбаа болвол хүмүүний хоёр сүнсгэл хоорондоо нэг нэгийг холбоотой хүмүүс юм байна хэмээдэг мэдрээд түүнийг илүүтэйгүүрэн аль нэгэн холбоосоор эрчмүүдийн солилцох буюу мэдээллүүдийн солилцож би энэ хүмүүнийг хайрлах хэрэгтэй юм байна. Энэ хүмүүнтэй ойр дотн болох хэрэгтэй юм байна хэмээдгүүдээ тэр далд ертөнцийн айлдж байгаа үйл хэргийг дурлах хэмээж байгаа. Дурлалын үйл хэрэг бол хоёр сүнсгэл хоорондоо хамааралтай байгаа тохиолдолд илүүтэйгүүрийг хүчтэйгүр өрсөдөд дурлалдаг. Хүч султай байх юм бол тэгж ариун тагвар дурлахгүй сонирхох үе хэлтэл тэр холбоос сална, тасарна, зогсно. Тэгэхээр хүмүүн хоорондоо дурлаж байгаа энэ дурлалын үйл хэрэг бол ямарваа нэгэн энэ хоорондоо холбоостой сүнсгэлүүд би энэ сүнс байна. Би ийм үйл хэрэгтэй андгаатай хүмүүн чинь шүү дээ. Хоёулаа өдгөөд учир нь золголтын хэмээх тэр эрчмүүдийг буюу нэгэндээ тэр эрчмийн дамжуулалтыг бий болгодог. Түүн нь 5 мэдрэхүн аливаараа байна уу хэмэдгээс улбаалж өрсөдөд илүүтэйгүр тэр хүмүүндээ хайрлан дурлах анхны сэтгэгдлүүд нь төрөн эхэлдэг. Мэлмигэрэн энэ өнөөхөө эрчим орон ирсэн тохиолдолд тэр мэдээлэл солигдсон тохиолдолд бол өнөөх анхны харцаараа дурлах хэмээх үйл хэрэг болдог. Дөрийн үзэгүйч тэнцээ нэг хөг аялгүй хүмүүн хөөрөж ингэн аваа ихшиг нь гарч байх. Гүн яасан сайхан хоолойтой хүмүүн бэ? Энэ яасан танил хоолойтой хүмүүн бэлээ? Нэг л танил мэдрэмжийг үрс таадад төрүүлдэг. Энэ бол сонророн тэр мэдээллүүдийг авж байгаа үйл хэрэг болдог. Удаах нь бол ингэн үрсүүдүүд хоорондоо ингэн шогшолж байгаа нэгэн хүмүүс сайхан үнэртэд зөрлөн өнгөрөхөд өөрийн мэдэл үгүйгээр эргэн харалдаг шүү дээ. Тэгэхээр тэр яаж байгаа хэв бай хэмэвэл хүмүүнийг үннэрээр нь татаж байгаа хэл болдог. Буюу үннэрээр мэдээллүүд солигдож байна. Готах дөтөх үйл хэрэг нь бол өрсүүд ингэн өөрийн мэдэл үгүйгээр ингэн шогшилж байхад хэн нэгэн хүмүүн үрстэй ингэн шүргэлзэн өнгөрөх эсвэл зөрөн өнгөрөх үе хэлүүд махан би өөрийн мэдэл үгүйгээр жигтэй болох үйл хэрэг илэрдэг. Энэ бол өнөөх тэр махан би мэдрэхэн үйл хэрэг баг хэл болдог. Хэмээгээд ингэ хүмүүн тэр эрчмийг аль мэдрэхүүгээрээ хүлээн авч байгаа түүгээс нь улбаалж энэ дурлах үйл хэргүүдүүд бий болдог. Тэгэхээр энэ дурлах үйл хэргийн цаана өрнөж байгаа үйл хэрэг бол эрчмийн солилцол баг. Дурлах үйл хэргүүд хатан уян үрсийн хооронд өрнөн бий болохтой хэрэг хэмжээний тэр эрчмүүд солигдож нэгийг нь тэр сүнсэглүүд нь танин мэдэрч нэгэнтэйгээ илүү тэмүүлж байгаагаас өрсийн сэтгэл хөдлөлүүд ялгагдан гарan ирдэг. Зарим өрсүүдүүд бол ингэн аажмаараа дурлах тохиолдлууд байдаг шүү дээ. Тэр аажмаараа дурлж байгаа үйл хэргүүдүүд нь бол өрсийн сүнсэглүүд нь хоорондоо нэгийг танин мэдэх Тэвнийг арга ертөнцийн биендээ илэрхийлж байгаа илэрхийлэмжийн айдуугаар хүргэж байгаа хэл хэлбэрүүд болдог. Тэгэхээр энэ хүмүүний өөрсдийн энэ нэгэнтэйгээ дурлах үйл хэргийн ялгаа нь сонирхох үйл хэрэгээс ялгаатай байдал бол сүнсэглүүд үйлдэл өрнөж эхэлдэг. Тэр хоорондоо нэгэнтэйгээ холбоостой өчиг төөрөгтэй сүнсэглүүд нэгнийхээ төлөө тэмүүлж эхэлж байгаа үйлдэлүүд энэ дотор бий болдог. Хүмүүн хоорондоо нэгнийхээ төлөөх
тэр дурлалын гал бадамлаг хэмээж үйл хэргийг өрсөдөд хөөрдөг шүү дээ. Би нэг хүмүүн дурлчихлаа хэмээг. Тэр дурлах үйл хэрэг бол хэн нэгэн хүмүүн үрсийн төлөө байх тохиол байдаг. Энэ нь бол нэгэн талын дурлал болох тохиол байж байдаг. Энэ нь юуг айлдаж байгаа вэ хэмэвэл хоёр сүнсгэл хоорондоо нэгэн нэгийг холбоосгүй. Тэгтээ мэдрэхүүдэд нь хамгийн нээцэмжтэй сайхан санагдаж байгаа тохиолдолд энэ нэгэн талын дурлал үүсэн бий болдог. Нэгэн талын дурлал хэмээдэг нь юуг айлдаж байгаа вэ хэмэвэл сүнсэглүүд хоорондоо ямарч холбоосгүй. Үрдийн ингэн учранд хөөрөх учрлаг холбогдох хөв тохиол байхгүй. Харин хэн нэгэн үрийнх нь буюу тэр дурлаж байгаа хүмүүнийх нь өөрийн сүнсгэлд нь нээцэмжтэй хүмүүн байсан байж байдаг. Үзэгдэх дүрүүл хэрэг эсвэл ямарваа нэгэн өнөөхөө эрчим эсвэл ямарваа нэгэн байдал үйлдэл үг хэлүүд нь таатай санагдаж болдог. Буюу тэр сүнсгэл өөрийн хэмээсэн ямарваа нэгэн хэм хэмжээсийн хүртэлх мэдрэхүүдтэй байна. Би сүнсгэл байлаа хэмэхэд ийм хүмүүн надад таалагддаг да, сайхан байдаг да, нээцэмжтэй байдаг да хэмээн үйл хэрэг бий болж байна. Тэгэхээр дурлал бүтэн дурлал үүсэж болно, тал дурлал үүсэж болно. Тал дурлал нь илүүтэйгүүр юу бий болдог вэ хэмэвэл хэн нэгэн хүмүүнийхэн сүнсгэл маш хүчтэйгээр өнөө хүмүүндээ татагдж байгаа үйл хэрэг. Айл тална. Бүтэн дурлал бол хоёр хүмүүний сүнсгэл хоорондоо таталцаж байгаа үйл хэргийг айл. Тэгэхээр тунгагдж байна үрсэд. Тунгаагж байна борлоо. За тэгэхээр энэ тал дурлал хэмээж байгаа үйл хэрэг бол цаашид хайр болон үүсэн бий болдог. Зөвхөн нэгэн хүмүүний тэр өнөх өнчин хайр шиг тэр тал дурлал үүсэн бий болдог. Буурлаа асууя. Тэгэхээр сонирхлын үед болохоор хүн болгонд явагдана. Гэхдээ тэрийг сонирхох тэр үйл явцдаа тал дурлал уу, бүтэн дурлал уу гэдгийг бол мэдэх аргагүй байна. Тэр нь дурлал болж иж нэг талын хайр уу, хоёр талын хайр уу гэдг нь тодорхой юм байна, тийм үү? Эдгээрүүд бүгд эмх дараа тааш хөвшөлдөг. Тунгаалаа буурлаа.